Тэгвэл одоо бид нөгөө эмийн үнийг хяналтанд оруулсан гэдэг шиг даатгалын гүйцэтгэлийн санхүүжилтийг иргэдийнхээ хяналтанд оруулж байгаа ийм том өөрчлөлт хийлээ. За ингэснээрээ одоо онош ахиулагч гэдэг юм уу эсвэл нэхэмжлийг буруу илгээх даатгалын сан дээр одоо худал хуурмаг дарамтууд эрхийг бойлуулах ийм одоо тогтолцоог эхлүүлж байгааг одоо энэ хэвлэлийн баг хурлаар та бүхэн таниулж байгаамаа. За дахиад энийг дахиад орё. Даатгал гэдэг нь. За ингээд ийм Монголиэр ороод тэгээд эрүүл мэндийн даатгал гэсэн энэ үйлчилгээг авна гэдээ орох нь биш үү. За энийг одоо эрхэм сэтгүүлч та бүхэн сайн сурталчилж хэлж тарааж өгөөрэй. Ингэснээрээ бид одоо бөөнөрөө энэ эрүүл мэндийн даатгалын санхүүжилтэн дээр илүү шагнал баттай байх энэ боломж бүрдэж байна. Жишээлх юм бол одоо 2025 оны гүйцэтгэл дээр бид чи одоо энэ санхүүгийн хяналт сахилга батыг сайжруулаагүй байсансан бол бид 25 оны эцэст 520 тэрбум төгрөгийн өртөө гарах байлаа. 520 тэрбум төгрөгийн өртөө гарах байлаа. За дээрээс нь бид одоо 24 оны гүйцэтгэлээс 316 тэрбум төгрөгийн өрийг 25 оныхоо төсвөөс санхүүжилчихсэн. Энэ хоёр нийлсэн бол одоо ингээд 800 давсан тэрбум буюу даатгалын самбаа дампуураад эрүүл мэндийн салбар илгээрээ хэвтэх ийм эрсдэлтэй байжээ. За ямар ч үсэн энийгээ ингээд засаад авлаа. Одоо иргэдийн хяналтанд оруулаад илүү бодиттой, илүү одоо давхар төлбөр авдаггүй байх, хуурамч нэхэмжлэг эрүүлэхгүй байх юм боломжийг бүрдүүлж байгаа сайн тогтолцоо гэдгийг одоо зориуд энэгээр хийж энэ одоо 26 оны одоо эхний одоо 1 сард хийсэн энэ том ажлаа танилцуулаад энэ ажлыг хамтарч хийсэн инновац захин харилцаа холбооны яам за мөн одоо юу гэдээ түгнэс за эрүүл мэндийн яам манай эрүүл мэндийн хөгжлийн төвийн IT-ийн ажилчид за ингээд одоо энд оролцсон бүх хүмүүс даатгалын ерхий газараас сайн оролцлоо бүгдэнд бас талархснаа илэрхийлээд тэгээд энд одоо ард иргэдүүн мэдээлэл өргөж авч ажиллаарай гэж хүсье.